Улсын ерөнхий сайд арилжааны банкнуудын удирдлагуудаа уулзсан, Монгол банкны ерөнхийлөгчтэй уулзсан, улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа коронавирустай холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хүндэрч байна, өндөр хөвгөтэй, зээлтэй байдаг. Инээс болж одоо ажил төрөл зогссон. Үүнээс болоод аж ахуйн нэгжүүд, ажилтан албан хаагчид, бизнес эрхлэгчдийн ахуй амьдрал хүндэрч байгааг одоо хэлж ярь танилцуулсан. Монгол банк бол бие даасан байгууллага, засгийн газар харьяалагддаггүй, засгийн газар захирагддаггүй. Хуультай. Арилжааны банкнууд Монгол банкнаас ангид байдаг хуультай. Засгийн газар Монгол банкыг болон арилжааны банкудад шаардлага тавьдаггүй. Тэднийг удирддаггүй. Бидний удирдлагын гадна байдаг. Тийм учраас улсын ерөнхий сайд бол хүсэлтэд тавьсан. Монгол банк бодгой хөвгөө нэгээр бууруулсан. Үүний үр дүнд 300 орчим тэрбум төгрөгийн зээлийн их усөр болж чөлөөлөгдөж байна гэж ойлгож байгаа. Би Монгол банкны ерөнхийлөгч дахин одоо санал тавина гэж бодож байна. Энэ бодлогын хөвгөө өшөө багсах гэж. Өшөө багсах гэдэг шаардлагыг тавина. Хүсэлтээ илэрхийлнэ. Арилжааны банкудтай уулзаж ерөнхий сайд хүсэлтээ тавьсан. Арилжааны банкнууд бол одоо энэ дээр одоо эх орноо өгсөн сэтгэлээр хандах хэрэгтэй гэж үзэж байгаа. Эх орноо өгсөн сэтгэлээс. Ард иргэд маань бүгдээрээ харж байгаа. Энэ асуудлыг одоо Монгол банкны ерөнхийлөгч дахин тавина, улсын их хурлын даргад хэлнэ, бас дахин хэлнэ. Ингээд энэ арилжааны банкнууд хөвгөө бууруулах хэрэгтэй. Хадгаламжийнхаа хөвг бууруулах ёстой. Ер нь бол банкны реформ хийх цаг болсон гэдэг нь бол харагдаж байгаа. Энийг одоо зориг гаргаж хийхээс аргагүй ийм байдалд оруулж байгаа. Олон удаа хүсэлт тавьж байгаа. Хүсэлт биелэгдэхгүй бол засаг бас авах арга хэмжээг аавна гэж бодож байгаа. Арилжааны банкнуудын эрүүл мэндийн байдалд таагүй ийм арга хэмжээ авч магадгүй. Тийм учраас аль талдаа ойлголцож, ард түмнийхээ ашигыг бодож, бизнес эрхлэгчнэрээ бодож, энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас аль аль нь алдагдал багтаал гарах хэрэгтэй. Монголчууд бүгдээрээ